Би хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд барилга байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа Улаанбаатар хотод иргэд энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Явган хүний зам, хашаа хайс, ногоон байгууламж, дутмаг гээд хойчод байвал амьдрах орчинтой холбоотой олон асуудал иргэдийг бохомдуулдаг. Энэ нь ч стресстэй нийгмийг бий болгоход нөлөөлдөг биз. За хүрээлэн буй орчин гэдэг бол хүний сэтгэл зүйд маш их нөлөөлж идэг. Тухайлбал ингээд ногоон байгууламжууд маш дутмаг байдаг. Тэр тундаа гэр бүлийн хүмүүстэйгээ хамт зугаалах, агаарлах газар маш хомс гэж хэлж болно. Ямар нэгэн байдлаар орчны тогтцол тухайн хүмүүст ногдох талбай, гудамж талбайгаар зорчин явах энэ үйл явц бол нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүсийн сэтгэл санааны байдалд маш том нөлөөллийг үзүүлж идэг. Тэгэхээр цаашлаад бид нар яг ямар арга хэмжээг авах хэрэгтэй юм бэ гэхээр энэ хот тогтцолт болоод хүмүүсийн тав тухтай байдал, сэтгэл ханамжийг өсгөх чиглэлээр их зүйлүүд хийх хэрэгтэй юм байна. Гэр бүлүүдийг урин дулааны цагт болоод бас хүүхдийн цаг ч гэсэн ингээд амарч зугаалах, цэвэр агаар биелэглэх, тэр хүмүүсийг зорчин явах тэр талбай, ногоон байгууламж, тэр тогтоо тухтай тэр нэг хүнд ногдох, нэгж дүүрэх жишээл заавал тийм амралт зугаалan цогцлбор байх ч юм уу тийм байдлаар зохицуулж өгөхгүй бол цаана бас нэг нийгмийн олон талт үйл ажиллагаараа гэр бүлүүд маань нэг гэр бүлээрээ гараа зугаалах зам талбайтай байх, тэнд ингээ хүүхдээ сахилуулах боломжтой байх, хүүхдээ түрээд гарлаа гэхэд явган зам нь хүрэлцээтэй, ногоон байгууламжинд очиж суух саналтай ширээтэй байх гих зэрэг иймэрхүү материалын юм тусалцаа бас цаана бас гэр бүлийн уур амьсгалыг ингээд сайжруулж идэг, хүмүүсийн стрессийн түвшнийг багасгаж идэг гэсэн ийм том ач холбогдолтой. Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хоримтлагдсан төлөвлөлтгүй болон нийтийн дэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг өнөө маргааштай үгүй болгох боломжгүй. Харин үүнийг залруулах ажлыг эхлүүлнэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Базар иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай А177 дугаар захирамж, газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А250 дугаар захирамжийг тус гаргасан. Энэ хоёр захирамж нь Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, гараж, барилга байгууламж зэргийг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлэх захирамж байсан юм. Хотын даргын захирамжийн дагуу нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр баригдсан байгууламжийг буулгаж эхэлсэн нь иргэдийн таалалд нийцэж эхэлсэн. Буулгаа зогсохгүй эдгээр байршлуудад явган хүний зам, автомашины зам, ногоон байгууламж зэргийг барьж байгуулах ажил эрчимтэй хийгдэж байна. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай А177 дугаар захирамж, за газрын зөрчил арилгах арга хэмжээний А250 дугаар захирамж гэж энэ хоёр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэр газарт нийт ард түмний өмчөнд хийрнэ гэ байна гэдэг нэг ийм ажлууд энэ зам маш идэвхтэй бүтээн байгуулалтын ажлууд өгнөлөө шүү дээ. Тэгээ захирамжаа гаргаад яг тэр ажлыг эхлүүлнэ гэдэг бас магадгүй тийм зөрөгтэй алхам байсан болов уу гэж дүгнээд байгаа юм л та. Гэхдээ тэгээд Улаанбаатар хотод чинь бид нэр ялангуяа газрыг нийтийн эдэлбэр газар, нийтийн эзэмшлийн газар дээр гараж барьсан байна. Зөвшөөрлөг маш олон тийм жижиг хувийн хэрэгцээнд шаардлагатай юм жижиг байгууламжыг барьсан байгаа шүү дээ. Барилга, жижигхэн барилгууд байна, гаражууд. Гэхдээ тэрийг шин нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөд захирамжийг бол бас нэлээд бодож байгаа л аргасан л та авах хэрэгтэй арга хэмжээ мөн. Улаанбаатар хотын өнгө үзэмж.
тэр хүрээлэн байгаа иргэдийн одоо бас ая тухтай эрүүл орчин. Гэхдээ наад захын одоо тэр гаражийг тойрол хог шороонд одоо цугларчдаг. Дээрээс нь цогтой хөлжүү уршууд очиод хүнд өнгөнөр бие засчдаг. Тэгээ өнөр танар нь одоо зам болохоор дийлдэхгүй болчдөг. Хүн тэнд одоо байхын хэцүү байхгүй. Тэгэхээр тийм одоо зүйлүүдийг бид нар богино хугацаанд засч яг орчин тойрныг тогтчуулж янзалж өмнө нь бол одоо засаг дарга нарын үед бол 100-аад гараж болгодог байсан юм байна. Энэ жил бид нар бол 1000-ыг болгосон. Иргэчл бид нар одоо 5700 гаражийг болгоно. Хууль дүрмийн хүрээнд нөхөн олгор олохдоо одоо тэр хуулийн хүрээнд нэрнэ зөвшөөрлөгөө бол одоо буулгана. Ингээд хотынхаа өнгө үзмжийг иргэдийн ая тухтай байх ногоон байгууламж. За тэнд одоо манай ахмад настай хүр хүүхдүүд бас цаатанд нь сүүлрөвчөнд нь тэр тогтчлт хийсэн талбайд чөлөөтэй амрах ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх. Тэгээ явган зам нүрээ стандартны байх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлт иргэд нь явдаг. Чөлөөтэй алхдаг. Хүүхдээ төрсэн тэрдэг төрөхтэй ээжүүд аавууд чөлөөтэй алхаад одоо явж идэг. Ийм л хот руу л одоо бид нэр 22 онд бол нэлээд маш талаацтай л одоо ажлууд руу орно гэж бодож байгаа. 22 онд сайн зэгслээд авъя хотоо. Том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд авъя. За газар чөлөөлтийн одоо бас нэлээд том ажлууд бас байгаа. Тэгээ нийтийн болон гэр хорооллын одоо энэ иргэн тойрон байгаа, хүрээлэн байгаа орчинд Улаанбаатар хотын их тойрог зам бол манай гэр хорооллын амьдралын чанарыг сайжруулах. Тэнд газар чөлөөлтийг одоо бараг 1701 одоога талбар газрыг чөлөөлөхөөр одоо оруулж байгаа. Цаашлаач Улаанбаатар хотын одоо энэ гэр хорооллын газар чөлөөлтийг бол нэлээд том дүнтэй хийнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Тэнд одоо барилга орон сууц зорихгүй дандаа ногоон байгууламж том цэцэрлэгт хүрээлэнгүүд дүүргийн ирэмч ч юм уу одоо тийм хүрээлэнгүүд барих юм одоо чиглэлийг өгсөн. Нийтийн эдэлбэр газар гэж яг ямар газар юм те. За ингээд нийтийн эзэлбэр газар тэгээ яагаад одоо өнгөрсөн жилүүдийн хугацаанд зөвшөөрлгүйгээр байгууламжууд бий болчихсон юм. Одоо яг ингээд нөгөө байгууламжуудаа буулгаад эхлэхлээр магадгүй нөгөө гарч байгаа зөрчлүүд ч гэдэг юм уу те. Иргэдийн эсэргүүцэл ч гэдэг юм уу. Тийм бэрхшээлүүд хэрд тулгарсан бол. За ер нь Улаанбаатар хот одоо анх төлөвлөгдөж бүтээн байгуулалтаа хийж эхлээд угаасаа одоо нийтийн эдэлбэрийн хэрэгцээ гэж төлөвлөгдсөн газрууд угаасаа байгуулагдсан. Тэр бол одоо бидний мэдих одоо алдартай хүмүүсийн хөшөө тусгалт бүхий талбайнууд, за мөн цэцэрлэгт байгууламжууд, мөн одоо голын эргийн дагуу тогтчулсан талбай, ногоон байгууламжууд, хүүхдийн тоглоомын талбай эдгээр бол бүгдээрээ л Улаанбаатар хотын иргэдийн одоо газар гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийтийн эдэлбэр бүгдээрээ нийтээр ашиглах ёстой газар гэж анх бол төлөвлөгдөж байсан. Гэтэл бол энэ газрын харилцааны одоо бодлогын алдаанаас болоод тухайн одоо газруудыг өөр зориулалтаар ашиглуулахаар бусдад шилжүүлсэн байна. Энэ одоо байдал бол угаасаа одоо хот төлөвлөлтийн хувьд, за иргэдийн одоо амьдрах орчны хувьд тийм ээ алдаатай болсон. Тэгээ энийг бол одоо сүүлийн жилүүдэд засах, өөрчлөх ийм одоо бодлогын шин чанартай алхмуудыг хийж эхлэдэг байгаа. За энэний одоо ажлын гол одоо хийгдсэн ажил юу вэ гэхээр тухайн одоо хууль бусаар гэдэг юм уу нийтийн эдэлбэрийн газруудыг бусдад шилжүүлсэн. Энэ одоо шийдвэрүүдийг бүгдээр ингээд цуцлсан байна. Мэдээж одоо хүн юмаа цуцлуулчихаар газрынхаа эрхийг цуцлуулчихаар гомдолтой байгаа. Гэхдээ бол энэ бол нийт одоо ард иргэдийн төлөө тийм ээ Улаанбаатарчуудын төлөө цаашдаа Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төлөө хийж байгаа алхам шийдвэр учраас бол энэ бол одоо зарим одоо хүмүүс нь бол дэмж хүлээж авч байгаа. Нийт олон мас бол одоо энийг үл зөв зүйтэй алхмаар үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн 350 гаруй байршилд 1550 гаруй байгууламжийг буулгаж 37300 м2 талбайг чөлөөлөн тогтчуулах ажлууд үргэлжилж байна. Жишээ нь Баянгол дүүргийн 18, 19-р хороонд байрлах автозамд нөлөөлсөн 50 гаруй гаражийг буулгаж нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөн энэ байршилд явган хүний зам, автомашины зогсоол зэргийг байгуулж автозамыг өргөтгсөн. Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо Golden Park хотхны хойно зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 43 тоосон гаражийг чөлөөлж энэ байршилд 2 игнэ бүхий автозам, явган хүний зам, автомашины зогсоол зэрэг бүтээн байгуулалтыг бий болгожээ. Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байна. За яг одоо миний зогсож байгаа энэ газарт хэдхэн сарын өмнө 53 ширхэг тоосхон гараж игнэтэй байсан. За тэдгээр гаражийг нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг буулгах журмын дагуу буулгаж дугаар хорооны иргэдээс санал авсны үндсэн дээр иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан ногоон байгууламж болгон тогтчулсан байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ бол Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг
буулгах ажлын хүрээнд хийгдсэн 65 ажлын ердөө нэг нь юм. Гэх мэтчлэн Баянгол дүүрэгтэл гэхэд 30 байршилд, Баянзүрх дүүрэгт 65 байршилд, Чингэлтэй болон Хан уул дүүрэгт тус 59, Сүхбаатар дүүрэгт 87 байршилд, Сонгон хайрхан дүүрэгт 15 байршилд, Багнуур дүүрэгт 34 байршил, Налаах дүүрэгт 1 байршилд гээд нийтдээ 350 байршил нийтийн эдэлбэр газарт зөвшөөрлгүй барьсан байгууламжуудыг буулгаад байна. Одоо бас нэг ойлгомжгүй байгаа асуудал дээр би яг албаны хүн байгаа учраас хариулт өгөөсэй гэж хүсэж байна л да. Учир юу вэ гэхээр за тэнд одоо нэг хин нэгэн хүний иргэн доржийн гараж байлаа. За яг нийтийн эдэлбэр газар дээр одоо зөвшөөрлгүйгээр баригдсан ч гэсэн тэрийг ингээ буулгахлаар төр хувийн өмчөд зөвшөөрлгүйгээр халдлаа гэдэг нэг тийм ерөнхий ойлголтууд ингээ бас яваад идэг. Тэгэхээр энэ нөгөө нэг зарчмын хувьд яг ямар шат дамжлагтай байдیں۔ За яг ер нь бол мэдээж одоо захиргааны ерөнхий хуулиараа газрын тухай хуулиараа тухайн одоо иргэнд бол мэдээж урьдчилж хэд удаа мэдээлэл хүргүүлж. Тий одоо та энэ өөрийнхөө одоо хөрөнгө тийм ээ. За энэ дээр байрлаж байгаа одоо энэ объектаа нүүлэн шилжүүлээч, буулгаач, энэ газрыг чөлөөлж өгөөч гэж бол хүсэлтүүдийг тавьдаг. За тэгээ зарим одоо иргэд бол энэ арга хэмжээ, үндсэн одоо цаадлын зорилгыг маш сайн ойлгож хүлээж дэмжиж байгаа. Тэгээ өөрснөө буулгад аваа авчиж байгаа тохиолдол байна. За мөн одоо би бол буулгахад татгалзахгүй гэд манайдаас илэрхийлж тийм ээ. Яг одоо буулгаж явах үед дэмжиж бүр одоо телевизэд одоо юу гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсээ яриа өгч ярьж байгаа тийм ээ. За тийм бас алхмууд байна. За бас одоо мэдээж таны хэлдгээр бас нэг дуртай байх нь бас ховор штэ. Тэгэхээр бас тийм хүмүүстэй бас бид нар аль болох зөвшөлдсөх. За тэр хүмүүст одоо өөр ямар асуудал байна тийм ээ. За газартай холбоотой, хотын одоо ажилтай холбоотой бас тэн дээр аль болох дэмжлэг үзүүлэх юм уу. Ийм бас алхмуудыг хийж болж байгаа. Гэх мэтлэнгээр аль болох иргэдтэйгээ ойлголцож зөвшөлдсөж за ийм зарчмыг бол баримталж ажиллаж байгаа хотын зүгээс бол. Хотын дарга яг эх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөлттэй ажилтайгаа ингээд уялдаад явна гэдэг зүйлийг ярьсан. За ингэхийн тулд мэдээж нөгөө газрын бас нэг тийм хууль эрх зүйн орчныг шинжлэх шаардлагатай гэсэн. Эх жилүүдэд газар зохион байгуулалтын албаны зүгээс ер нь бас яг ямар төлөвлөгөөтэйгээр ажиллах болоо. За тэгэхээр ер нь бол одоо газар дээр л бүх юм суурилж бүтээн байгуулалт эхэлж. Газар бол угаасаа их суур ойлголт юм л да. Тэгэхээр сургууль бай, за одоо зам талбай тийм ээ. Энэ одоо хотын одоо өмнө тулгамдсан томоохон чухал ажлуудыг хийхэд газрын асуудал чухал. Тэгэхээр одоо бол энэ Улаанбаатар хот өөрөө бас тодорхой хугацаанд сууршил үүссэн, иргэдтэй бас энэ газрыг нөмжлүүлээд олгоцсон. Тэгснийхаа дараа одоо хөгжлийн асуудлаа ярьж байгаа. Тэгвэл бол яг нь ер нь дэлхийн бүх хотуудад л ийм асуудал тулгардаг, дахин төлөвлөж явдаг, дахин хөгжүүлж явдаг. Тийм учраас энэ арга зарчмынхаа хувьд бол бид нар бол иргэдийнхаа өмчийн газрыг буцааж одоо нөхөн олгортойгоор худалдаж аваад тэгээд одоо бүтээн байгуулалтынхаа нийтийн хэрэгцээний энэ томоохон ажлуудаа хийж байгаа. Мөн энэ намрын хотын даргын хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан явдал. Улаанбаатар хот нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг түүнийг дагалдуулан босруулсан санаачилсан 19 хуулийг богино хугацаанд хэлж батллаа. Ирэх жилээс Улаанбаатар хот шинэ хуулиар зохицуулагдана. Энэ хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл аюулгүй орчноор хангагдах, энэ эрхээ эдлэхийг эрх бүхий байгууллагаас шаардах эрхтэй болсон юм. Өөрөөр хэлбэл нийслэл иргэдийнхээ өмнө эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх үүргийг хүлээсэн юм. Өмнө нь санхүүгийн их усүр байхгүй гэх шалтгаанаар нийтийн дэлбэр газарт зөвшөөрлөө баригдсан байгууламжид гар хүрч чаддаггүй байсан. Харин ирэх жилээс хэрэгжиж эхлэх нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар газар чөлөөлөлтийн зардлыг улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр тусгаад байна. Ирэх жилээс хотод шинэ хууль үйлчилж эхэлнэ. Энэ хуулиар бас нэг одоо нөгөө нэг нийтийн эрх ашигын төлөө тэмээ хийгдэх томоохон ажлууд энийг бол яалтч байна газар чөлөөлөлт ороод ирж байгаа. Тэгээ өмнө нь газар чөлөөлөлттэй холбоотой асуудал төр нөгөө төсөв санхүү байхгүй учраас мэдээж нөгөө тодорхой хэмжээний ажлууд хийгддэггүй байсан. Шинэ хуулиар газар чөлөөлөлттэй холбоотой санхүүжилт тодорхой хэмжээний санхүүжилттэй болчихж байгаа учраас магадгүй хотын дарга сумын газрыг одоо ажиллах яг энэ хугацаанд бол бас иргэд тодорхой хэмжээний эрүүл аюулгүй бас нэг тийм ногоон байгууламжийг бүрдүүлсэн ийм нийтийн хэлбэр газруудтай болох нэ гэд ойлгочих болох уу? Болно. Би одоо ялангуяа хотоо бол нэг тийм ногоон байгууламжтай аяд хот байгаасаа л гэж төлөөсөө хүсдэг.
Тэгээ энэ 22 оны 1 сарын 1-ээс шинэ эрх зүйн зохицуулалт үйлчлэн. За 21 оны 12 сард багтаад Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө одоо батлагдана. Дүрм батлагдана, стандарт нь батлагдана. Тэгэхээр бид нар шинэ эрх зүйн зохицуулалтаар шинэ тийм эдаасан эдийн засаг болох эхний алхмыг хийж байна гэж болох шээ. Тэгээ өмнөх оны одоо хөрөнгө оруулалт өмнөх оны хийгдэх одоо тийм урсгал зардал мөнгөтэй одоо харьцуулахгүй те ер нь бол засгийн газрын бодиттой дэмжлэг тэгээ залуу эрчтэй хүчтэй ерөнхий сайдын одоо бас нэг манлайлж байгаа энэ манлайл их хурлын даргын зүгээс бол бас их хурл дээр бол үнэхээр бодлогын дэмжлэгөө суур дэмжлэгүүд бол одоо тултал нь хангалттай одоо өгч байна. Тэгээ энэ боломжуудыг бид нар ашиглаж түрүүний өөрийн чинь хэлдгээр Улаанбаатар хотын одоо энэ газар чөлөөлтийг бид нар бол цааш нь бол маш сайн зохион байгуулж явуулнаа. Ногоон байгууламжтай ая тухтай орчныг бүрдүүлсэн иргэн төвтэй хот байхын төлөө л одоо бид нар бүхэл одоо хүчээд ажиллана. Одоо зүгээр сайн муу зүйлүүд байгаа нь үнэн. Тэрвэл одоо хөрөнгө санхүүгийн одоо боломж олцоо хомс хумигдмал одоо өнөөдрийнх шиг юм төсөв бол орж байгаагүй шүү дээ нь бол. 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байна. Ахаа дээрээс нь баг 300 орчмоор бас орох байх. Ингээд 700 тэрбумын хөрөнгө оруулалттай хийгдэх гэдэг ингээд үлээгдэж байна. Энэ бол түүхэнд одоо байгаагүй л одоо том хөдөлмөрийн талбар дээрх одоо бүтээн байгуулалтууд өргөнөөл гэж харж байгаа. Тэгээ мэдээж бид нар бас энэ эдийн засгийн сар дагалын дараах одоо энэ эдийн засгт үзүүлж байгаа өр нөлөөллийг тооцоод барилгын салбарт ирж байгаа үнийн өсөлтийг бас тооцож байгаа бид нар. Ер нь бол ханшийн өсөлт, үнийн өсөлтийг ингээ харахад 45% өсөлтөл орж ирэх юм байна гэж тооцоод төсөв дээр тэр хэмжээгээр бас суулгаж байгаа. Ягаад гэвэл бид нар ажлаа явуулах үүднээс зах зээлийн үнэтэй уялдуулж хийж өгч цаад аж ахуйн нэгжүүдэд шахах. Зарим нь шууд гэрээгээр хийн, зарим нь концессээр хийн, зарим нь одоо тендерийн сонгох шалгаруулалтаар хийн. Ингээл ийм зохицуулалтаар л 22 оны бүтээн байгуулалтыг бол ер нь бэлтгэл ажлыг одоо бас маш сайн зохион байгуулах юм үүрэг өгч үнэлгээний ороогоо байгуулж байгаа. 12 сарын 5-ны дотор төсвөө бодлож чинь 12 сарын 10 гэхэд эхний тендер зарлагдаад ингээд бүх тендерүүд явчихна. Ингэж л бид нар цаг хугацаатай уралдаж тэрийн цаг хугацаанд одоо өрсөж л бүх юм хийнэ гэсэн тийм тактиктай байна. Ийхүү нийтийн эрх зөрчигдөж байдаг газартай холбоотой асуудал эхнээсээ цэгцлэгдэх ажлууд энэ жилд эрчимтэй хэрэгжиж эхэлсэн. Энэ ажилд иргэд, хотын даргад өндөр үнэлгээ мөн итгэл хүлээлгэж байна. Цаашдаа газрын зөрчил арилгахтай холбоотой захирамжийн дагуу дүүрэг бүрт чөлөөлөөгүй үлдсэн газрыг чөлөөлж нийтийн эдэлбэр газарт бүртгэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган тогтцолт ногоон байгууламжийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.